Монгол улсад эрчүүтэй мөр зэрэгцэн цэргийн алба хаадаг 341 эмэгтэй байдаг. Тэд эрчүүдийн адил дэлхийн халуун цагт ажиллаж зэргийн үүргээ нэр төртөө биелүүлж байна. Өнөөдөр 200 байнгын хороо эмэгтэй цэргийн алба хаагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Монгол улсад анх 1994 онд Батлан хамгаалах их сургуульд анхны эмэгтэй холбооны сонсогчийг элсүүлэн авснаас хойш цэргийн эмэгтэй албан хаагчдтай болсон төвтэй. Энэ цаг мөчөөс хойш цэргийн эмэгтэй албан хаагчдын тоо нэмэгцээр ирсэн юм. Өнөөдрийн байдлаар гэхэд Монгол улсад эрчүүдтэй мөр зэрэгцэн алба хааж байгаа 341 эмэгтэй албан хаагч үүрэг гүйцэтгэж байна. Тэд дэлхийн халуун цэг өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэхээс эхлээд цэргийн бүхий л ангилалд алба хааж байгаа юм. Эдгээр эмэгтэй албан хаагчдын төлөөллийг өнөөдөр улсын хурал дахь 200 байнгын хороо хүлээн авч уулзлаа. Хорон гэж үүдгүй хорон гэж хэлэх хоороноос хорны хоороноос албан хаагч багтай аюул нь ярьдаг. Хорны хоо төлөө хорны төлөө юу хийсэн бэ гэж асуугаасаа хүн хорны хоо төлөө юу хийсэн бэ гэж өөрөөсөө хүн асуудаг. Тэгэхээр үнэхээр хармагаа төлөө хаасан бол өдөрч үүрэг гүйцэтгэж хийгээд ирсэн байна. Өндөр тогтворчны мэдээлчүүдэд оролцоог нэмэгдүүлэх талаар төрийн бодлого явагдаж байгаа. Ер нь их орноо батлан хамгаалах, их оронч үжил тогтоо ороход нийт одоо иргэдийг цэрэг их оронч хүмүүжүүлэхэд төрийн бодлого одоо бас хамрагдаж байгаа. За тийм учраас манай энэ салбаруудад ажиллаж байгаа манай эмэгтэй боловсон хүчөө та бүхэн маань замун аль түмний их оронч үжил төлөвшүүлэх талаар цэргийн хэргийн мэдлэгийг одоо дэвшүүлэх талаар та бүхэн нэш одоо их одоо өндөр амжилт гаргаж ажиллана гэдгийг итгэж байгаа. Эмэгтэй албан хаагчдын тоо нийт цэргийн албан хаагчдын 2.9%-ийг эзлэж байна. Хэдийгээр тоо цөөнч чанар нь илүү гэдгийг эдгээр албан хаагчид бахархан ярьж байна. Тодорхойлбол өмнөд Судан улсад л гэхэд 2 удаа энхийг сахиулах ажиллагаанд оролцож үүргээ нэр төртөөр биелүүлээд ирсэн 34 эмэгтэй байгаа юм а. Олон улсын ажиллагаанд үүрэг гүйцэтгэх гэдэг бол нэр төртөө үүрэг хариуцлагатайгаас гадна маш их юм сурдаг, өөрийн мэдлэг мэргэжлээ бас их дэвшлүүлэх, олон орны мэргэжлэгтэй эмчнээс суралцах их явшаа олддог. Монгол Улсын анх бид нар 2006 онд анхны эмэгтэй цэргийн ажилчдаа эхлүүлж ирсэн төвхтэй. Өнөөдрийн байдлаар бол нийтдээ 341 эмэгтэй цэргийн алба багч бол штабын офицер, цэргийн холбогч офицер, цэргийн багт ажиллагаа, тагнуул, хүнлэх шатгууны офицеруудаар мөн цэргийн хэрийн 2 дугаар шатны эмч цэвэрлэгч нараар бол үүрэг гүйцэтгэж ирсэн туршлагатай. Эмэгтэй цэргийн албан хаагчид эрчүүдийн нэгэн адил цол хэрэгэм гүйцэтгэж байгаа үүрэг нь бүгд энэ тэнцүү. Боловсрол мэдлэг сайтай албан хаагчид гэдгээ энэ өдөр бахархан ярьж байна. Төвс мэдээ ариун туяа ариун бол мэдээллээ.